нар танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголчуулганаа мэдцгээ нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шин дугаар эхэлж байна. Тэгээд Монгол хүний хөл хөрээгөө газар гэж энэ дэлхийд тун ховор ахаа. Тэгээд даян дэлхийд дархан суурсан байгаа монголчуудад бас хурц үйлчлэхээр өнөөдөр ч гэсэн монголчуулган дэлхийн өнцөг болон бүрт хаа нэгтээ таригдсаар байна. Тийм шүү. Тэгээд орон бүрийн монголчуулгануудтай бид нэр холбогдож, тэнд ажиллаж, үйлчилж байгаа итгэлийн ах эгч дүүстэйгээ холбогдож, уулзаж учрна гэдэг үнэхээр сайхан хувь тохиол. Тэгээ өнөөдөр бид хөгшин Европын халуун цус ард түмэн гэдгээрээ дэлхийд танигдсан. Тэгээ Испани улс дахь нэгэн монгол чуулганы монгол ахлагчтай бид нэр холбогдох гэж байна. Үнэхээр таатай тэглэгээ авах гэдэг өнөөдрийн хүндтэй зочноор бол Испани Амин нутаг христийн чуулганы ахлагч Ариун агч маань өргөдөн оролцож байна. Өглөөний мэнд, өдрийн мэнд сайн байна уу? Өглөөний мэнд сайн байна уу? Үнэхээр сайхан тэгээд бидний энэ яриа олон хүмүүст урам зориг, ирчгэж хайрлсан эзэн бурхны синхруулг болсон сайхан үгнүүд үгс гэрчлэл дүүрэн байх болтгой тэгээд монгол хүн байна да. Нутаг усны яриагаар хэдүүлээ яриагаа эхлүүлцгээе тэгээд та аль нутгийн хүн бэ? Магадгүй Есүс Христтэй уулзахаас өмнөх тэр мартагддгүй хүүхэд насны залуу үеийн ч юм уу дурсамж яриагаар хэдүүлээ яриагаа эхлүүлцгээе. За тэгээ. За би бол Улаанбаатар хотод төрж өссөн. Уул Улаанбаатарын хүүхэд байгаа. Тэгээд өөрөө бол гэр бүлийн хамгийн бага отгоо охин. Тэгээд багтаа бол маш дураараа айлын нөгөө одоо хийнц хөөхтэй шүү дээ. Тэгээд гэр бүлээс их тасарч миний дээдлийн эгч маань надаас үе мултарсан 12 эгч хүн байдаг учраас одоо гэр бүлийн одоо тэр анхаарлыг татсан тэгээд тийм их дураараа л охин байлаа да. Тэгэд хизээ тэр эрх дураараа охин Есүс Христийн бас эрх дураараа хайрлагдсан охин болов уу? Эзэнтэй уулзж явах үеийн анхны дурсамж магадгүй хин танд бас сайн мэдээ хуваалцав. Тэр үеийн таны реакц юу байсан бэ? За ер нь бол яг хүү ер нь бол амьдралаараа л бас нөгөө нэг амьдралыг туулаж явж идэг юм болохоор тэр дотроос нөгөө эрх таних одоо нөгөө эрхчлөөн дотор ингэж нөгөө туулж явж исэн тэр амьдрал чинь бас эрийн бараалтай шүү дээ. Тэгээд тэр дундаас бас үннийг хайж явсан бас нэг тэр нэг өөрийн миний нэг бас онцлогуд бас байдаг л та. Тэгээд Христийг бол би 2019 онд ер нь сонссон. Тэгээд яг Христийг бол би Европ улсад Швейцар улсад амьдарч байхдаа өөрийн одоо дүүг Солонгоо гэдэг дүүгээсээ би анх сайн мэдээ сонсч байсан. Тэгээд ер нь бол би бас Христийг хүлээж авсны дараа ч гэсэн бодохдоо ер нь бол би энэ Христийг ер нь насаараа л хайж явсан хүн юм шиг надад санагдчихсэн. Тэгээд яг би Бэлг улсад урд нь бас ажиллаж амьдарч байсан л да. Тэгээд тэр үед маань Солонгоо дүү маань бас надтай хамт ажиллаад амьдраад үерхэд нөхөрлөж явж исэн. Тэгээд надаас төрүүлээд яг Швейцар улс руу зориод явсан байсан учраас намайг яг эгчийн хуваар бас найзалдаг байсан хүний хувьд намайг бас эгчээ би ингээд хүнтэй сууж ингээд хүүхэд маань удахгүй төрлөө. Тэгээд эгч минь ирээд одоо надад тус болоод ингээд яагач гэд надад санал тавьсан байхгүй юу хүрээд ирээчээ гэд. Тэгээд яг л тэр үед бол ер нь яг миний яг амьдралын ингээд нөгөө яг ингээд нөхцөл байдлаа харахтаа дүү маань Монголоос бас хүрээд ирчихсэн. Тэгээд өөр нэг үерхдэг найз залуутайгаа одооныхаа нөхөртөө суух гаад бас ингээд үерхч нөхөрлөд байсан үе. Тэгээд ер нь нэг л одоо хөдөлгөөн хийх ёстой юм шиг нэг тийм бас нэг үе таарад тэгээд Солонгоо бол яг тэр үеэр уултгуудаагүй намайг бол ерөөсөө оцсон цагаас ахуулаад л намайг дуудаад хүрээд ирээчээ хичээгээл тэгдэг байсан. Тэгээд яхан одоохондоо цаг нь биш байна минь дөө тэгж жаад явж очиё гэд. Тэгээд яг тэр үед байрчгүй болсон, ажилч өрн зогссон байсан. Тэгээд дүүдээ санал тавиад яг чинь Швейцар улс руу ингээд Солонгоо хич рүү явах уу гэдгсэн. За тэгдээ тэг одоо ер нь баг цаг нь болсон юм шиг байна. Таныг их олон жил дуудлаа гэд. Тэгээд ер нь Швейцар улсыг би
зорьсон. Тэр маань 2019 он байсан байхгүй. Тэгээд өөгүй 2016 он байсан. Тэгээд би анх тэр үедээ очихдоо би чинь юусан яг буддын шашинтай хүн байсан л да. Тийм тэрэндээ бүр айгүй тийм нэг итгэл үнэмшлэг өгчихсэн. Ер нь би бол ингээд гадаадд их олон жил болсон болохоор жоохон ганцаардсан бас тэгээд нэг имийг л эрен хайж байгаа нэг тийм л ингээд нэг одоо яг юу эрен хайгаад байгаа бас мэдтгүү. Тэгсэн хэрнээл нэг тийм нэг юм одоо ийм шашныг одоо нэг судлаад ахын цаашаа юм. Гэтэл ер нь нэг юм гар дээрээ ингээд нэг юм өөрийнхөө төрлөх хэлээр ингээд уншдаг тийм нэг юм ном бэдгүй юм багтаа гэдэг айгуу тэгж бодож эрен хайгаад тэрээсээ би ихчтэй захиад нэг юм жижигхэн юм дөрвөлжин ном цагчээсэн. Тэгээд тэрийг уншихад одоо тэр хаанаас орчуулсан ямар ч ном байсан би мэдэхгүй. Тэг ямар ч гэсэн тэр гандан мандангаас нэг тиймэрхүү нэг юм өгж ийсэн юм уу. Тэр ламдрын нэг тэр орчуулж яасан хийлсэн гэх тийм жижиг ном байсан. Тэгээд Монголд юу бэлэгт байхад манай гэртээ нэг хулгай ороод тэгээд миний бүх юм алдагдаад тэр ном ч гэсэн алга болсон байсан. Тэгээд яг Солонгоо дээр би 2016 онд ирээд тэгээд сайн мэдээ сонссон дүүгээсээ. Тэгээ яг би бол Солонгоог бэлэгт хамт байсан учраас ер нь ямар шуухан айр шарантай ямар шуухан байдгийг бол маш сайн мэдэх учраас тэгээ Солонгоо маань ерөөсөө бүр ингээд оронгоор тэр чигээр шал өөр хүн болсон байхыг би харсан. Нэг талаасаа би Солонгогийн одоо өөр сайн дүр төрхтэй Солонгог би олж харсан. Тий. Тэгээд яг тэр байдлаараа надад нэг тулгаж шаардаж намайг та ийм байдаг сайн мэдээг ярьсан ч гэлээ гэсэн надад яг өөрөөрөө Христийг өөрөө харуулж чадсан байхгүй. Би тэгж надад нөлөөлж чадсан юм гэж би бод. Тэгээ би мэдээж ер нь бол гэр харна ажин Христ итгэлтэй хүний надад ингээд яг ингээд өнөөдөр сэтгэлд ингээд маш том ингээд нэг суур болж өгсөн юм бол Христийг бид нар амьдралаараа өөрсдөө харуулж сурах юм байна. Өөрөө үзүүл яриад хэлээд сайн мэдээ яриад ахс илүүтэй Христ өөрөө яаж яг амьдрал дээр тэр чинь амьдрал чинь нөгөө хүнд их ойрхон байдаг учраас тийм ээ. Үн чинь ерөөсөө нэг яриад ахаас илүүтэй Библийг үгээр ингээд ярихдаа заримдаа хүн ойлгохгүй шүү дээ тийм ээ. Ямар утгатай учиртай яг юу яриа. Яг л Испанд байхад би Бэлэгт байхад надад аюух юм Христийн Библийн үгүүдийг аюух шеэрлдэг гэсэн байхгүй. Тэгээ бид нэр юус уншдаг байсан. Ойлгодог ч байсан уншаач байх. Тэгээ тийм болохоор яг ингээд нөгөө өөрөө үлгэрлийн дуурайх нь ингээд аюух тийм хүнд бас өөр нөлөөтэй байт юм байна. Мэдээж эзний ажил янз бүр шүү дээ. Тэгэхдээ яг надад бол тэгж нөлөөлжсэн. Тэгээд яг тэр үр жимсийг нь би өнөөдөр өөртөө хөвшүүлээд, өөртөө хэрэгжүүлээд яг тэр байдлаараа ингээд хүмүүст үйлчлэхлээр эргээд тэр үр жимсээ солонгоо идэж байгааг нь би харсан байна. Тэгээд солонгогийн үр жимс надад дамжуулж ургаж тэгээд өнөөдөр талархаад өнөөдөр ингээд надтай ингээд үерхэд нөхөрлөөд ингээд явж байгаагаа ингээд харахтаа би маш их талархдаг гэдэг хөрөлт хэлдэг. Би хэлсэн л дээ. Энэ бол чиний үр жимс гэж би хэлдэг байхгүй. Тэгээд үнэхээр эзэн бас тэр үерхэл нөхөрлөөр дамжуулж битэрийг ч гэсэн Христ дотор үерхэж нөхөрлүүлж өгчдөг болох юм. Би бас их талархдаг. Үнэхээр сайхан тэгээд бид бүгдээрээ эзэн бурхныхаа амьд загтлан тэр дүр төрх нь байж газар сайгүй байгаа. Тэгээд 16 он нэг бодлын сайхан гэхдээ эн чинь маш их цаг хугацаа өдөр хоногуудыг тоолвол чинь хичнээн ч 1000 өдөр байгаа үлээ. Тэгээд энэ өдрүүдэд магадгүй таны бас анхны үйлчлэл юу вэ? Сүм чуулган дээр Швейцарт үйлчлэл хийгдчихсэн баха тий. Тий. Ер нь бол би яг албан ёсны үйлчлэгийг гэхгүйгээр ерөөсөө Христ хүн итгэсэн үеэсээ эхлээд үйлчлэж гэх юм байлаа л би бас харсан өөрөө бас ингээ харсан л та. Яг албан ёсны үйлчлэл гэх юм бол би нөгөө бид нар нутгийн цуглаанд явдаг байсан. Тэгээд нутгийн цуглаанд би анх нэг жил гаруй би явчаад ухтагч хийдэг байсан. Тэгээд ухтагчийн ажлыг би ер нь наашаа ирээтлээ биш юм байна. Корона гараад нөгөө зогссон шүү дээ. Тэр үедлээ 2 жил гаруй ухтагч хийжсэн.
Угтагч би бас угтагчаар бас үйлчилж исэн. Тийм. Сайхан шүү. Хамгийн түрүүнд угтаж авдаг. Тэгээд бас мерсэр ингээл уулзж хахад надтай хамаатай биш ч гэсэн ингээ олон хүмүүс тэр үүднээсээ л угтаж авж байгаа хүмүүс нь бүр нэг юм хайр татам сайхан байдаг. Нэг уур амьсгал нь ондоо байдаг тийм. Тийм үнэхээр сайхан. Чуулганы бас айгу урам зоригтой, айгу баяр хөөртэй хийдэг гэсэн. Тэр надад айгу гүнтгэлтэй их санагддаг гэсэн. Тэр үедээ маш гой хувцлаад ер нь сүмдээ явна гэхлээр бүүн баяр хүрээдэг гэсэн. Чуулгандаа маш их хайртай байсан. Тэгээд хүмүүс нь болол нэр үнэхээр гайхалтай. Манайх бол маш том цуглаан байсан. 1500 гаруй гишүүнтэй одоо итгэгч нартай тийм том цуглаан байсан. Тэгээд магадгүй нэвтрүүлгийг сонсож байгаа хүмүүст хэлэхэд Монгол чуулганаа мэдсгээ нэвтрүүлэг Итгэл радиогоор танд хүрж байна. Тэгээд энэ удаагийн зочноор Испани улс дахь Амин нутаг христийн чуулганы ахлагч Ариун агч маань оролцож байна. Тэгээд нэвтрүүлэг үнэхээр сайхан гэрчлэлтэй халуун талаа яриагаар үргэлжилж байна. Тэгээд би танаас гинтийн бас плиз асуултыг асуух гэж байна. Та давчхан сайхан хариулаарай. За тэгэхээр Ариун агч та сүүлд уншсан Библийн ишлэлээсээ бидэнд хуваалцаач. За би өчигдөр 2 дугаар Тимотийн 2 дугаар номноос би уншиж ирсэн. Би хараад уншчихъя те. 3 дугаар ишлээс Иесус Христийн төлөө үнэнчээр зүтгэж явахдаа ямар ч зовлон бэрхшээлэг цэрэг хүний адилаар туулж байх тоо гэсэн байна. Амен. Тий. Тэгээд ер нь бол цэргийн амьдралыг би маш сайн мэднэ л те. Манай аав өөрөө цэргийн хүн байсан. Тий. Цэргийн офицер хүн байсан. Тэгээд цэрэг хүн ер нь ямар байх вэ гэдгийг манай аав надад яг бичлэн харуулж үзүүлж бага наснда бис өнгөрөөж өссөн учраас би цэргийн хүнийг боддог байсан. Үнэхээр гоё. Яг түрүүч нэг асуултнаас би сандралд бас жоохон дутуу ярьсан байсан. Гэхдээ яг одоо нэмж хэлэхэд тийм цэргийн хүн байсан манай аав. Тийм байна. За та тэгвэл дандаа аялдаг Магдалийнхаа дуу хуалцаач. Ер нь бол Ариун сүнсийн ирээч гэл дууг ихэл нөгөө анх эхлээл нэг сурч ирсэн болохоор юм хаяа. Тийм байна. Тэгвэл танд урам зориг өгдөг Библийн баатар таны хувьд хэн бэ? Паул хамгийн дуртай. Таны амандтай нь илхэн байдаг залбирлын үгс таны юу вэ? Яг мэдээж яг ямар залбирлаас болж юм гэдэг байгаа бол юу үг гарч ирэх баг. Гэхдээ яг голдуул ер нь амийг өгөөж гэсэн үг л гарч ирж байдаг шүү дээ. Таны унших дуртай Библийн ном? Библийн ном уу? Египтээс гарсан одоо гэтэл ном унших дуртай. Ихэр сайхан тэгээд эзний үгтэй бид ойр байж тэгээд 16-нд огтгчийн үйлчлэлээс эхэлсэн. Тэгээ надад бүр ихээр сонин сайхан байна. Тэгээд бид нар бас энэ оны ихээр Швейцар улсаас Одоор пастортай холбогдож явах үедээ бас таны тухай сонсоод тэгээд Швейцараас Испани руу илгээгдсэн нэг илгээлтийн эзэн байгаа шүү. Тэд нэртэй заавал холбогдоорой гэж хэлжсэн. Тэгжээж бид бас тантай бас өглөөний хермоны шүүдрээр бас холбогдож ялаа. Тэгээд цаг хугацааныг бодлын маш хурдан өнгөрч जैन. Тэгээд хэдүүлээ яриагаа үргэлжлүүлэхдээ за тэр угтагчийн үйлчлэлээ Швейцарт амьдарч ирсэн. Нэг бодлын нөгөө Бельгиэс буурай сэлэгцэн. Швейцарт одоо шинэ амьдрал эхэлж штэ. Шинэ зуршлууд, шинэ хүмүүстэй уулзж чинь тэгээд яаж яваад ер нь Испани руу илгээгдээ гэв. Тэр илгээлтийн үг эзнээс ирсэн тэр одоо чиглүүлгийн илгээлтийн үг яг юу ийсэн бэ? Яагаад одоо Швейцарт гэж яагаад Испани руу Мадридд байгаа илүү хаана байгаа илээ та? Испани Сан Себастьян байгаа тийм. Тэгэхээр Сан Себастьян руу илгээгдээ гэсэн тэр дуудлагыг магадгүй хэдэн онд аваад тэгээд ирв. Энийний ард бүр асар том гэрчлэл байгаа хаа. Тэгээд ярил маш их байгаа шүү дээ. Энэ бол тийм. Тэгээд за бид нар үйлчлж том цуглаандаа бид нар нутгийн цуглаандаа үйлчилж байхдаа бас цуглаан бас цуглааныг бас ингээд тарих бас тийм зүр сэтгэл бидэрт бас байсан л та. Тэгээд монголчууд ихтэй манай цуглааныг бол ерөнхийдөө аль хэдийн сайн мэдээгээ бол одоо манай сулангаа ахлагч маань
аль хэдийн монголчуудтай сайн мэдээ яриад аль хэдийн эргэлчихсэн байсан. Маш олон намайг ирэхэд ер нь гэрээрээ дөрнөл хүмүүстэй бүгдээрээ хийлээл эзэн үгийг хуваалцдаг, залбирдаг тийм л байсан л да. Тэгээд яг нь ер нь бид нар яг нэг тал талаас ингээд бас нэг цуглардаг онлайнаар бид нар бас цугладаг нэг тийм согтын групп энэ бас байдаг байсан. Гэтэ яг ер нь хэдүүлээ энэ газараа бас ажиллаж амьдарч байгаа юм чинь бас монголчуудтай бид нар бас нэг цуглардаг байнгын тийм бас нэг цуглаан ер нь болоо бас яйда хэдүүлээ бас эзнээс асууйдаа гэх. Тэгээд ер нь шинэ амьдрал цуглаан бид нар Монгол одоо тийм цуглааныг бид нар бас тарьж төвнийхээ төлөө маш урган бас залбирч одоо тэгэл одоо тэр ажилдаа бас бид нар цаг цаваа бас өгдөг байсан л да. Тэгээ яг шинэ амьдрал цуглааныг бас хамтдаа л босгон байгуулж бас тухайн үед бас чуулганыг хэрхэн босгон байгуулдаг тийм ээ. Бас тэр дотор яаж тууштай байх уу гэдгийг бас амьдралаараа суралцчихсан учраас бас энэ газар ч гэсэн энэ үед би нөгөө Христ яах вэ гэсэн үүднээсээ солонгой ийм бие нөхцөл байсан бол яах байсан бол гэж солонгоос айгүй суралцдаг гэсэн учраас тэгээд одоо заримдаа тэгж бодогддаг л да. Мэдээч хэрэг эзэн яаж удирдах байна уу, мэдээж эзэн чиглүүлэг маш чухал учраас яг эхлээд ярих юм бол тийм үйлчлэл эхэлж ирсэн. Тэгээд яг бид нар шүлийн залбирал тэгээд өглөөний залбирал гэдэг одоо ерөөсөө аягүй гэж энэ 5 жил бол ерөөсөө маш цаг өнгөрөөжсэн. Тэгээд нэг шүлийн залбирал бид нар хийж игээд оройдоо бид нар шүлийн залбирал хийгээд тэгээд дуусаад эзнээс үтгэлээ үг авъя сонсъё гэж сууж хаад надад Испани улсын одоо далбай хар гэдэг тийм ариун сүнс надад ятгахшуулсан. Тэгээд би ариун сүнс надад Испани улсын тугийг хар гэдэг чинь. Тэгээд бас Испани улсын тугийг бүр ингээ гаргаж ирж чаад ингээ хөдөлгөөн харсан чинь их үзэсгэлэнтэй юм билээ. Яг тогтоож бид нар ингээ ерөөсөө би харж байгаагүй юм билээ. Тэгээд их сүнслэг байдлаар ингээд харах юм бол их гоё үзэсгэлэнтэй дотн ч юм аашаа нэг тийм надад их таалагдсан л та. Тэгээд Испани улсаа гэдгийг бид нар тухайн үед бид нар нөгөө яг нөгөө сайн мэдээнд явъя гэж шийдээ. Тэгээд сайн мэдээнд хаашаа явах уу гэж бид нар тэгжил залбирчээсэн байхгүй. Тэгээд бид нар Испани улс руу ерөн зорих юм байна да гэсэн чиглүүлэг бид нар нэг авч ирсэн. Гэхдээ аль юу руу явах болтор мэдээгүй. Миний бол сонирхол бол Барселона руу явах юм уу гэж би бодож ирсэн л да. Тэгээд Барселона руу бид яваагүй. Тэгээ яг тухайн үед нөгөө 12 сарын Крисмсийн одоо баярын өдрөөр таарсан байсан. Тэр үеүүдийг бас зүгээр өнгөрөөгөөд яах вэ хэдүүлээ бас нэг үр бүтээлтэй бас амрангаа хэдүүлээ сайн мэдээнд явъя да гэд анхны одоо тэр илгээлт анхны бас ингээд хэлийн чандтах хажуудах юм Испани улс руу зорьсон одоо тэр юу бол тийм байсан. Тэгээд Сан Себастьяныг яг яагаад зорих болсон юм бэ гэвэл бид бас тэгэл үргэлжлүүлээ залбирч ирсэн л та. Тэгээд аль хот руу явах уу гэд. Тэгээд мэдээч хэрэг үе хаалга онгорхоо байгаа эзэн чиглүүлж байгаа газар руу явах гэсэн учраас тэгээд бидэрт бас Сан Себастьян гэсэн тэмдгүүдийг бас бидэрт үзүүлж ирсэн. Тэгээд Солонгогийнхоор бас Испаниас бас нэг хүмүүс ирлээ гэдэг. Тэгээд тэр нь Сан Себастьянд амьдардаг нэг хүн байсан. Тэгээд монголчууд тэнд бол маш их байдаг гэж бидэрт хэлж ирсэн л та. Тэгээд дараа нь болсон манай Швейцар улсад бас Испани хүнтэй суусан тийм хүүхэн бидэрт уулзаж явдаг гэсэн. Тэр хүүхэн бас манай төрсөн төв Сан Себастьян хотод амьдардаг шүү дээ. Тэгээд хүсвэл холбогдоорой гэж хэлжсэн. Тэгээд би бол Сан Себастьян руу явах бол нэг тийм дуртай бол байгаагүй. Миний хүсэл бол Барселона руу явах юмсан л гэж би бодож байсан. Яг бол би Барселона урд нь Испанд амьдарч байхдаа Сан Себастьяныг үзээгүй байсан ч гэсэн би Барселоныг үзэх юмсаа гэж аяг мөрөөж ирсэн. Тэгээд эцэн цэшин чиглүүлээгүй. Одоо л явах гэлээ. Тэгээд Сан Себастьян руугаа бид чиглэгдээд 4 удаа бид ийшээ илгээгдчихсэн. Тэгээд Монголоос 9 шанал чуулганы пасторууд бидэртэй их ойрхон холбоотой самтран ажилладаг. Тэгээд 3 дахь удаагийн хчлөө бид нар бас үйл эрэхтэй хамт бүгдээрээ бас наашгаа ирээд 9 шанал чуулганыхантайгаа хамт бас үйлчлэлээр наашаас ирж явж исэн удаатай бас би.
Үнэхээр сонирхолтой. Тэгээд эзнээс ээрэн хоргоож, гуйж, шалж, гуйснаа авдаг хүний гэрчил гэдэг. Би бас таныг ярьж хахад Спани далбаг бас хараад ижила. Нэр их тийм багантай, их маягийн юм биш үү? Маягийн их гоё, тансаг, харин тийм чимхлүүр ихтэй юм байна тийм. тансаг гоё тийм байлээ. Үнэхээр сайхан. Тэгээд ер нь та ингээд бас биднийг бас янз янзын насны хөдөөнөөс, хотоос, хөлийн чандаас монголчууд маань үзэж байгаа. Тэгээд ер нь ингээд дуудлагада, үйлчлэлд үнэнч байх тэр одоо таны баримталдаг know how, таны дуршлага, таны арга барил юу вэ? Таас тэрийгээ бидэнтэй бас сонсогчдод маань хуваалцвал. Яг нь надад бол ерөөсөө дуулууртай байдал их чухал юм байна гэдгийг л би хамжил ойлгосон. Тэгээд дуулууртай байдал бүгд тууштай. Тэгээд зөрөгтэй байх. Надад бас энэ ишлэл бас их урам зориг өгдөг. Тэр нь дуулууртай байх л хэрэгтэй байдаг юм байлээ. Одоо энэ чинь нөгөө нэг бидний амьдрал одоо биш болж байгаа учраас. Тийм. Тэгээд эзэн дуулууртай байна гэдэг бол зүгээр үйлчлэлээр л хэлдэг юм байна лээ гэдгийг бас айгүй сайн ойлгож авч байна да. Ихэр гоё юм байна. Тэгээд үйлчлэл гэхээр мэдээж үүний ард бас гэр бүлийнхэн дандаа цуг явж идэг. Тэгээ та бас өөрийнхөө гэр бүлийнхнийг бас манай сонсогчдод үзэж байгаа хүмүүст бас танилцуулаач. Тэгээд бас өөрийнхөө бас энэ их одоо гайхамшигтай үйлчлэлээсээ урган гарсан гайхалтай гэрчлэл түүхүүдээ бас бидэнд хуваалцвал. За би айлын баг охин гэж хэлсэн. Тэгээд ээж аав манаас одоо хижээл насндаа хүүд одоо 37 8-д хоёр дахь амьдралаа эхлээд тэгээд би гарсан баг төрсэн байхгүй. Тэгээд дээр бол өвөө ихчтэй. Тэгээд ээж аав маань бол өнгөрсөн. Тэгээд хөгшин улсууд эсэ учраас би ээж ааваа алдсан. Тэгээд Монголд бол ихснэр маань байгаа. Нөхрөөсөө би бас бараг 20 жилийн өмнө салсан. Тэгээд бараг одоогор бол ер нь ганцаараа явж байгаа. Тэгээд нэг хүүтэй Монголд хүмүүс байдаг. Арай Христийг хүлээж аваагүй байгаа. Ярьсаар л байгаа. Мэдээж итгэл найдар бол маш их байгаа. Тэгээд ер нь бол миний яг ойрын гэр бүл гэвэл одоо ер нь цуглааныхан маань, Швейцарын цуглаан маань тэгээд тэр хэдмэл миний яг ойрын гэр бүл болж байна да. Тэгээд намайг тулдаг, түшдэг, тусалдаг, дэмждэг, хайрладаг хүмүүс маань маш их байдаг учраас Христ дотор маш их тийм улам Христийн ах トゥ нартайгаа маш их ойрхон. Бид нар бас сая нөгөө сонсогч хөдөөний малчин ах үдийн мегмургва гэд тэр ахаасаа маш гоё үг ингээд сонссон. Та нар цөөхүүлээ бишээ. Цөөхүүлээ гэж бодож байгаа бол цөөхүүлээ биш. Та нар ч үй түн олуулаа юм байхгүй тий. Эзэн дотор та нар олуулаа гэд тэгээд яг энэ тухай бодоо дараагийн асуултын тухайд бол та цуглааныхаа хинтээ илгээгдсэн гэсэн бilé. Цуглааныхаа би бас итгэгч охин баяр чимэг гэдэг охинтойгоо тийм найз дүүтэйгээ хоёр хамт илгээсэн шүү. Тэгэхээр хэдүүлээ бас одоо тэгвэл яриагаа одоо тэгвэл яг энэ нөгөө Сан Себастьянд байгаа Амийн нутаг Христийн чуулганы тухай яриагаа илүүтэй төлхөө үргэлжлүүлээ. Тэгээд хэдүүлээ чинь нэг хавар холбогдоход бол яагаад Амийн нутаг гэж нэрлэх болсон, одоо яаж ийн залбирлын сэдв юу байна гэд маш тавчхан холбогдсон л доо. Тэгээд одоо Амийн нутаг хэдүүлээ болов баяр чимэгт хоёр маань ингээд хамтдаа үйлчилж гэнэ үү? Ер нь ингээд таны бодлоор хүний нутагт байхад элэг нэг тахан дүүс маань ингээд бие биендээ тусалж орж гарч нэг нэгэндээ найз нөхөр аав ээж ах дүү болж ингээд тушилцэж тулж байгаа олон сайхан гэрчил байгаах. Тэгээд энэ дундаасаас чуулганыхаагаа таас онцолж танилцуулж яриул тийм Амийн нутгийнхныгаа таас бидэнд танилцуулаач. За түрүүн бас нэг ойрын гэрчлэл байна уу гэж ярьжсэн тийм. Тэгэхээр би яасан хэрхэн бас их олон гэрчлэл байгаа. За яг зүгээр
тодхон ярих юм бол би Швейцар улсад байхдаа нөгөө хот бол тодорхой болсон байсан. Тэгээд одоо ихчээ та тодорхойгоор одоо байрныхаа төлөө гуйгаарай. Тэгээд эзэн тэр бас тэр газар бас байр чинь бэлтгэх болтгоо гэдэг. Тэгээд би бас тууштай залбирч эхэлсэн л дээ. Тэгээд би нэг өдөр бас зүүдийг аваад надад хорооллын 3 өрөө байр надад харагдсан байхгүй. Тэгж яхтай хорооллын 3 өрөө байр чинь нэг юм жоохон урттай коридортой тийм тиймэрхүү харагдаад их том цэлгэр том галтгоотой. Тэгээд миний хөө ингээд дотор ингээд цай уугаа сууж байгаа би тийм зүүдэлсэн байхгүй. Тэгээ ягаад ч тэрийг би айгүй тэгээд нэг итгэлээр хүлээж авсан. Надад урт коридортой байр ирэхэнтэй гэдэг. Тэгтээ мэдээж хэрэгтэй хорооллын шиг яг тийм байралтай байр биш л мэдээж биш л байгаа шүү дээ. Яг нь ерөнхийдөө надад тэмдэг үзүүлээ л гэж би харсан байхгүй. Тэгээд би энэ газараа ирчээд бас тэгээд байраа судлаад хараад тэгээд надад чинь шууд ингээд орох байр бол байгаагүй. Тэгээд айлтуудаар бас ингээд хоёулаа ингээд нийлээл ингээд бас ингээд явж байхдаа айл болгондоо сайн мэдээгээ яриад тэр дотроос дандаа орсон айл болгоноос бид тэр ирээдэж гарч ирсэн. Маш их хөвөлийг авч ирсэн. Тэр дотор яг нөгөө итгэлээрээ яаж амьдрах вэ? Яг одоо би ч нөгөө өрх тусгаарлаад одоо нөгөө ээж аваасаа нөгөө ингээд хүнтэй суугаад нэг өрх тусгаарлсан яг эмхтэй шиг. Яг тийм сэтгэлтэй төрж ирсэн. Тэгээ яг нөгөө бурхан чиний нөгөө өмгөөлөгч чиний стай нөгөө ханчин тийм ээ нөгөө чиний стай нөгөө өмг төш болсон эзний тэр өгүүд надад аягүй тэгж нөгөө сонсоол явдаг байсан болохоос биш яг нэг амьдралаараа нөгөө тэр үгтэйгээ хамт туулж үзээгүй байсан болохоор яг тэгээд би бэр шиг шинхэн бэр шиг ээжээ аавгаа сандаг гэх юм охин шиг тэгэл чуулган руугаа бас аягүй дэмжлэгийг хүсдэг тэдний руугаа залбируулдаг тэгээд илгээлтийг бас ингэж хийхэд бас тийм амархан бас байгаагүй л дээ. Тэгээд яг тэр туулах ёстой замыг тэгээд одоо пастор маань ч гэсэн хэлжлээсэн үе үеийн илгээгч тийм ээ сайн мэдээж явж байгаа одоо илгээгчд маань яг л чиний туулж байгаанаад зовлон гэж чинь тулаал өнгөрсөн гэж. Тэгээд тэрнээс би маш их ухаалаг авсан л да. Тэглүү яах вэ? Нэрээ би ганцаараа энэ зовлон гэх юм уу одоо тэр шалгуурыг тийм ээ одоо мэдээж бүгдээрээ л туулж ирсэн бах надаас ч хэцүү бас ингээд сорилтыг даваад явж ирсэн итгэгч нар ч гэсэн байдаг л байсан баг гэд тэр нэг их урам авсан. Тэгээд байрныхаа төлөө залбираад би нэг жил гарны дараа надад нэг хүн тэгж хэлдэг байхгүй. Энд чинь нэг ихчээ нэг 3 өрөө байр байгаа шүү дээ. Тэгтээ тэр тийм их сонирн байраа гэд надад тэгэхгүй юм. Тэгэхээр ямар байр юм гэдгсэн чинь тэнцээ нэг сүнстэй байр хаа гэхгүй. Тэгээ өгнөх зүгээр байр тэгтээ яг нөгөө сүнс мөстил байд юм. Тэгтээ яг нэг намайг нөгөө бас нэг айлах чинь гэж бодсон юм. Тэгтээ яг та нар чинь нөгөө өөр хүмүүс юм чинь гэж аахгүй нөгөө христийн юм тийм. Магадгүй та нараа айдгүй ээж магадгүй шүү дээ гэхгүй. Тэгэхээр би тэрийг би шууд хүлээж авсан. Итгэлээр хүлээж авсан. Энэ миний байр мөн байна гэж би итгэлээр хүлээж авсан. Тэгээ би нөх сүнсээс айдгүй гэдгээрээ тэгж байгаа биш. Ер нь бол нөгөө сүнс судлаач гэдэг шиг те. Яг ерөөсөө яг мэдгүй яагаас тэгсэн би тэр байранд орох. Наа чи би миний л орох байр байна гэж би бүр ингээд айгүй ихтэй байсан. Ерөөсөө юунаас ч айгаагүй, эргэлзээгүй ерөөсөө. Тэгээд тэгээд би мэдээч хэрэг ахлагч одоо пасторуудтайгаа ярьж бас залбирчлээсэн л да. Тэгээд одоо хоёр пастор мэдээч хэрэг бид нар бузар мөс хүнснээ сайн гэж байхгүй. Гэхдээ бид нар болгоомжлол хэрэгтэй, залбирал хэрэгтэй шүү гэдэг. Тэгээд чуулганыхаа хүмүүстэй очиж залбираарай. Тэгээд энэ байртаа би орё доо гэдэг тэр одоо нэг байр болгодог нэг компаниуд гэдэг чинь тэрнтэйгээ очиж уулзаад за тэгээд та хэрэг орохоор шийдэж байгаа бол яг хөө бид нар эхлээд байрч үзүүлээ даа. Тэгээд бид нар ирээд хоосон байрыг үзээд тэгээд ингээ орсон чинь зүгээр бүрнээр айгүй урт коридортой байр. Би бүр амьдралдаа хийж ш тийм урт коридортой байр үзэж байгаагүй. Тэгээ бүр нэг андуурч байдэ гэсэн шиг бүр айгүй урт коридортой тийм 3 байр байсан. Тэгээд би энэ миний орох
тэмдэг үзүүлээд байсан. Эзэн нөгөө 3 байр тэгээд их урт коридортой байрыг үзүүлчихсэн. Тэгээд тэр байр мөн байна гэж би бас ингээд 2 дахь тэмдэгээ би авсан байхгүй. Тэгээд Солонгоо надад бас таны над орох гэж байгаа байр чинь энэ цагаан өнгөтэй бодгаар юм буцсан тийм л байр байх шиг байна гэдэг надад бас хэлж ирсэн. Тэгээд миний орох гарсан байр болгон цагаан өнгөтэй бүтэхтэй тийм байр байсан. Тэгээд урд нь надад тэр байранд амьдарч манай энэ одоо энэ байранд амьдарч байсан Монгол хүүхэн хаяа манай хажууд байранд орсон байхгүй. Сүнстэй штэ хичээн. Тэгээд тэр орж ирсэн чинь танаа байр юу одоо манай байсан байрыг чих гоё болгоцсон юм биш үү? Хан манын дуудаад гэхгүй. Тэгээд энэ цаан өнгөтэй байгаагүй юу гэсэн чи үгүй энэ чинь юм шинэ саарл өнгөтэй байсан шүү дээ. Тэгээ бүх өрөөгийн цагаан өнгөөр боцсон байна. Тэгээд би 3 дахь тэмдэг аваад за энэ гарцаагүй миний байр хүн байна гэж. Тэгээд энэ байрандаа маш хайртай. Тэгээд өнөөдөр хүртэл намайг айлгаж имэйл игдүүцлийн минь хүргэж байсан ямар ч өдрүүд бол байгаагүй тийм. Тэгээд одоо тэр бол нөгөө нэг айсан үед аргал хөдөлгөөн юм болсон юм уу? Эсвэл бол үнэхээр тэр сүнс нь одоо Иесус Христосийн нэрээр үнэхээр зайлсан уу? Тэгээд мэдгүй надад энэ байранд бол маш их дуртай байдаг. Тэгээд энэ одоо бол Дамын нутаг цуглааныхаа одоо гэр цуглаан одоо бидэрт байр байх байгаа учраас гэртээ би бас бүтэн содор цуглаана хийдэг байгаа. Тийм. Үнэхээр сонирхолтой сайхан. Хөөх. Ястэ сонирхолтой бүр ингээд яг жүрж идсэн юм шиг миний бүр хамаг айрсан гэж бүр ингээд босоод байна л та. Таныг ингээд нөгөө Спанлууд ер нь залбирч эхлэе гэж гэрчлэлээ ярьж явах үед л ингээд нөгөө туг далбаанаас эхлээл ер нь л арьс ус босоод байсан. Одоо л бүр ингээд ярьж чадахгүй бодлоо бүр ингээд үнэхээр сайхан байна. Тэгээд маш олон монголчууд үзэж байгаа хүмүүс маань урам зориг тээж энэ ярилцлагаас ингээд эзний гал цогийг илгээлтийн тэр дуудлагыг үнэхээр аваасаа. Учир нь үнэхээр өглөө түрүүхэн хэлжсэн Монгол хүний хүл хүрээгүй газар өстой тун ховор ахаа. Бид нар бас хаанхын билээ пастортай ярьж байхад төгсөө пастортай ярьжсэн хаа. Африкт монголчуулхан байна гэсэн. За би та харахаа сонсоог байгаа гэдэг төгсөө пастор хэлжсэн. Тэгэхээр бас хэзээ нэгэн цагт Итгэл радиогийн бас монголчуулганаа мэдцгээе болонд нэвтрүүлэгт маань бас Африкаас монголчуулган оролцох байхаа. Тэгээд тэр хүртэл монгол хүний хүл хүрээд тэнд бүр тухлан сууршаад тэнд эзнийг дагуулах тэр гэрлийн хаан жилийн ажлууд хийгдээсэ. Тэгээд та тэгвэл бас чуулганыхныгаа тухай илүү төлхөө бас танилцуулаач. Нүний мага хэрэгтэй хамтдаа бас гэр бүл цуглаан хийж гин. Надад бол зүгээр боддог шүү дээ. Гэр цуглаан хамгийн их гоё юм халуун дулаан ойр дотно яг ингээд нэг тийм аминчхан гэхээр айгу муухай сонсогдоод байгаа л та. Гэхдээ л нэг юм бүр нэг юм яг гэр бүлсээ хайртай гэр бүлсэг хинээс ч илүү бүр нүсэр том чуулган тэнгэр багандсан том адартай байрнаас илүү гэртээ хідүүлэхнээ цуглаж байгаа хүмүүс хамгийн их нөгөө зүрх сэтгэлүүдийг тэмтэрдэг баг. Тэгээд та цуглааныхныгаа бас бидэнд танилцуулаач тийм. Манай цуглаан 20 онд байгуулагдчихсэн. Тэгээд мэдээж би урдныхаа ярьцлаганд бас хэлжсэн. Тэгээд амийг өгөөжээ гэж аяг хэлбэрдэг байсан. Тэгээд амийнхаа газар ирсэн байсан учраас би энэ чинь нөгөө амийг өгч газар тийм ээ. Амийн нутаг байна шүү дээ гэж би бас ойлгоод тэгээд амийн нутаг гэдэг нэрийг өгчээсэн. Тэгээд энэ нэрэндээ маш их хайртай. Тэгээд өргөлж миний бас баян хэлэгдэг залбирах дуртай үг бол амийг нь хулгайлахыг бүү зөвшөөрөөч та амийг нөгөөч гэж би залбирдаг гэдэг. Хүнтэй тэр өөхт амин хулгайлагдсан байгаа учраас тийм ээ. Тэгээд мэдээж маш их хүнд хүрч тэр дотор шууд эзнийг хүлээж авах хүмүүс мэдээж маш бага байдаг ч гэлээ гэсэн. Нөгөө Христийн нөгөө сайн сайхныг бусадтай хуваалц сурсан тэр одоо нэг датсан гэхүү одоо нэг заримдаа ухамсартайгаар хэрэгээр би тэгж одоо ариун сүнсний хүчээр л үерхэл нөхөрлөл дотор яаж ингээд хамтдаа ерхэж нөхөрлөх үү гэдгийг л зарим хүмүүстэй бол тэгээд үерхэд нөхөрлөе гэж байгаа. Цуглаанд нь бол нэг 10 гаруй хүн байдаг. Тэгээд шинэхэн итгэгч нар байгаа. Тэгээд тууштай байдал бас тэгээд дуулууртай байдал бас тэгж олзлуулж бас ингээд нэг тууштай байх нь бас хаяа бас надад бас жоохон дутаг санагдаад байдаг л таа. Яг хөө тэгээд нөгөө Христ дотор одоо
хин дуулууртай байж чадна. Тэр хүн л айгүйх тэгж нөгөө ерөөгдчихэд. Тэгээ нөгөө дуулуургүй байх үедээ хүн Христэс жоохон холдчихийдэг тийм. Тэгээ тийм болохоор бас яг цуглаандаа бас аруулаа яг хамтдаа бол цуглахгүй байгаад байгаа. Тэгээд ерөнхийдөө зүгээр нөгөө ганц хувьчилж ингэж уулзахлаа харин тийм ээ одоо ингээл завгүй байгаа тийм. Тэгээд бас нөгөө энэ коронагийн нэг юм нэг юм вирусны үлдэгдлүүд ингээд айдсыг төрүүлчихсэн. Тэгээд хамтдаа цуглах юм бол бас ингээд нөгөө димэж гэж бодоод идэв юм яа гэдэг тийм нэг ингээд нэг айдас байгаад идэв л та. Тэгээд яг тэр зүгээр нэг шалтгаал байгаад байна л та. Нөгөө цугларч үзээгүй олуулаа хамтдаа ингэж нөгөө нэг өөсөө төвлөсөн гэдэг нэг isen чуулганых нэг номлолтой тэгж тэрэн шиг нөгөө бие биентэйгээ ингээд судалгаа хийж бие биентэйгээ үерхэж нөхөрлөж сураагүй хүнийг яг нөгөө хүнээр нь хараад идэв тийм. Нөгөө тийм болохоор одоо ингээд бие биенээсээ бас нэг жоохон энд чинь би чинь нөгөө хаал сайн мэдээ хинт хүрэх боломжтой тэрнтэйгээ л нөгөө сайн мэдээг хуваалцаж авралыг хийж явуулж байгаа тэр чинь нөгөө хэдчнээ биенийхээ мэдгч гэлээ гэсэн үерхэж нөхөрлөж бие биентэйгээ нөгөө сураагүй нөгөө тэр чинь тэр байж тээ энэ шүү гэж бие биенийгээ бас ингэж нөгөө их өнгөцгөн харж ингэж тэр байгаа бол би ирэхгүй ч гэх юм уу иймэрхүү байдлаар хандаад идэв байхгүй. Тэгээ яг хувьчлаад уулзах хэрэг зүгээр идэг. Тэгээд дандаа хувьчилж уулзна гэж аахгүй. Энд цуглаанд чи явж сургах хэрэгтэй. Тэгээд Солонгой төрчсөн шинэ амьдрал хүмүүс ирэхгүй тэгэл Мишель гэдэг Солонгой би нөхөр бид гурав ч гэсэн хамтдаа залбираад хэн ч ирэхгүй. Гуруулаа залбираад гуруулаа өгөө болцоод тараа явж явах үед бид байсан. Тэгээд би хэн ч ирсэн байсан. Ганц хүн ч ирсэн байна уу, хоёр хүн байна уу, гурван хүн байна уу хамаагүй өгөө болцоод эзнийг магтаал. Тэгэл би цуглаанаас тууштай бай, тийм тууштай бай. Тэртээ тэргүй энэ ийм байдал одоо цуглаан байдгийг гэдэг бол одоо ер нь бол бүгдээр хүлэн зөвшөөрсөн. Ер нь бол Христийн бие төлөөлөгч ирсэн байна гэдгийг бол одоо энэ ч бол хүмүүс маш сайн мэдж байгаа. Есүс ч ариун аяг гэхээр одоо миний ов гэж Есүс ч юм гэмшдэг шүү дээ. Энэ тэгээд Есүс ч ариун тийм мэднэ. Одоо энэ тэгээд хүмүүсийн чихэнд бол их хөрсөн байгаа. Тэгээд ер нь бол хүмүүстэйгээ ингээд хурцлал уулзч юм да. Тэгээ яг ганц хоёр ирж байгаа хүмүүс бол байгаа л да. Тэгээд тиймэрхүү цуглаад тэгээд хамтдаа нөхөрлөл явчих. Энэ чи эхлэл чинь тэгээд бас яг эхлэл төгсгөл маш чухал гэсэн учраас тэгээд нэг тууштай байдлын дотор юуж болж байгаа. Тэгээ би бол итгэдэг биеийн чи бол байнгын оршин суугчаар ирсэн учраас хэдэн жилийн дараа гэхэд бас хүмүүсийн зөв сэтгэл бас арай нэгдэлтэй болоод ирэх багтаа л гэж би маш их найддаг, итгэдэг. Тэгээд энэ миний хийж байгаа ажил биш зөвөр хийж байгаа учраас тодорхой бас туулах бас нэг үе шат бас итгэгч нарт нь байна шүү дээ тийм ээ. Бас тэр үеийг бас туулаад явж байгаа юм л гэж би харж байна. Тэч тэглгүй яхаа тий. Тийм тэгээд бодлоо л да та бас ингээд нөгөө илгээгдэж дөнгөж очисныхаа дараа ингээд одоо пастраас айгүй хурам аваад тийм ингээд нөгөө туулах стайл зам гэжсэн тэгээд тухайлаад яг эхлийн чанддах тэгвэл монголчуудын онцлог нь яг юу вэ? Дугаар болгон дээр ингээл пасторууд, удирдагчид маань эхлийн чандад байгаа диаспора Монгол чуулганы удирдагчид хэлж чинь тэгээд танихаар магадгүй одоо яг нөгөө эн чин түрүүн хэлсэн шүү дээ манай аби халуун цус испанчууд тэгээд тэн нутагт байгаа манай бэлэг танхаа монголчууд ч гэсэн ингээд шинж тэмдгийг аваад ч юм уу янз янзаар ингээд тухайн нөхцөлдөө бол гарч जैन. Тэгээд магадгүй Испани дахь монголчуудын онцлог нь юу байна? Тэгээ буцаагаад хамгийн одоо эзнийг ингээд дагаад явж байхад гарч байгаа тэр хүндрэл бэрхшээлүүд юу байна? Бид бас хамтдаа нөгөө зөвхөн жаргалаа, зөвхөн сайхнаа, зөвхөн амжилтаа ярихаас гадна хүнд хэцүүгээ ч гэсэн ачааны хүндээ хамтдаа туулаа. Залбирал дотор бид нэг учраас энэ үйлчлэлийн он жилүүдэд байгаа хэцүү бэрхшээлтэй талууд юу байна тийм. Ер нь бол хүн болол дотроо нөгөө хүний өөрийн эрен хайдаг зүйл гэж угаасаа хүн болгоно л байдаг юм байна л гэж би хардаг. Тэгээд яг онцлог гэх юм бол яг би өөрөө ч яг тэр замыг туулж ирсэн учраас яг тийм байт юм болов уу гэж бодож байна. Гэр орноос хол
зарим нь үр хүүхдүүдээс авах, эцэгээс авах ингээд амьдарч байгаа хүмүүс бас нэг жоохон туйлдж ядрах, ганцаардах ч юм уу тийм ээ. Тийм бас уюутыг бас монголчууд манаас энэ хэлийн чамд туулдаг юм байна. Тэгээд тэгэхдээ нөгөө нэг өстой нөгөө Христийн тэр хайрыг сонсохдоо зарим нь бүр хүртэхтэй, зарим нь үнэхээр зүгээр тэрвэрлэхтэй ч гэсэндээ маш их тэр зүйлүүдээр их тутмаг явдаг юм байна гэж би бас харсан л да. Яг миний өөрийн туршлагач байна. Солонгоо зүгээр гараад илгээд тэрвэрч авсан байхгүй юу? Тийм Христийн хайр. Тэр тэрвэрлэл заримдаа зүгээр юу ч ярихгүй зүгээр тэр тэрвэрлэлд авахд их гой санагддаг. Бид нар тийм тэрвэрлэлээр хайрын Христийн үнэн хайраа шүү. Тэгээд хоёр нүр гаргаал тий хайртай гэчээ тэгээд үйл нь хайр байдаггүй тийм хайр биш яг үнэн хайр дотор л үйсэн байдаг учраас тэр хайрын л хүнд харуулхад хүмүүс бас сайн мэдээ бас хүлээж авах нэг тийм бас нэг түлхүүр байна уу гэж би бас харсан. Онцлог болоод монголчууд нь тийм байдаг юм билээ. Яг Испани улсын онцлог гэвэл яг Испанд бол монголчууд маань хараар амьдрах нь маш хар байдаг юм байна. Бага байдаг юм байна. Яг бүгдээ бичиг баримттай тэгж амьдрдаг юм байна. Тэгээ яг худал хуурмаг энэ ертөнцийн ямар их ингэж нүдийн сохлож ингэж бүр нэр ямар их уулчлалт дотор явсан бэ гэдгийг харахтаа л бүр ингэ нэг стон өөр хүртэлтэй юм. Маш өөр. Уур хилэн би ингэж игдэгдэж байгаа юм чинь эзний уур хилэн гэдэг үг надад бас ингээд айгүй яг. Тэгээд үнэхээр илгээлтээр явах хэрэгтэй юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Цуглааныхаа шинэ амьдрал цуглааныхандаа ч гэсэн би илгээлтээр явцсан. Бүх хүн өөрөө ч өөрчлөгдөн. Бид нар тэгжил одоо нэрээ энэ ялцарч дороотч байгаа энэ нийгэмд энэ газар дэлхий дээр одоо ер нь сайн мэдээнээс өөр үнцэнтэй зүйл бодож юу ч байхгүй гэдгийг би ойлгож байна. Өөр юу ч байхгүй юм. Тэгээд л ер нь сайн мэдээндээ их дуртай. Тэгээд нөгөө цуглуулаад ингээд нийлээд байхдаа дуртай л та. Тэгээ бас шинэ үйлчлэл бас эхлүүлээд гитараар сурж байгаа эзнийг бас магтах сайхан штэ тий. Тэгээд гитараа дараад бас ингээд сууж явах ч гэсэн их өрмийг авдаг эзэн дотор байна гэдэг бол үнэхээр сайхан гайхалтай. Тэгээд яаж би Христийг хүлээж авсан бэ гэж бодглохоор л нөгөө ингээд нөгөө хайраар дүүрдэг учраас тэр хайраараа гарч би сайн мэдээ төрөх ярих их дуртай. Эзний гэрчлэг маш их дуртай. Тэгээд хаастаа илгээлтээр явж өстэй нэрээ одоо нэр энэ ертөнц дэлхийгээр сайн мэдээгээл ярих хэрэгтэй юм байна гэдгийг л одоо нэр хэлхийг хүсэж байна. Амин үнэхээр гайхалтай. Тэгээд та өөрийнхөө амьдралын нөхцөл байдал те үйлчлэлийн талаар ингэж гоё дэлгэрэнгүй нээлттэйгээр ингээ хуваалцаж байгаад маш их баярлалаа харина гэж. Тэгээд одоо энэ монголчуулгана мэдцгээе гэдэг энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа одоо итгэлийн ахан дүүстэй зориулаад та гоё урмын үгийг бидэнд хуваалцаач. Есүс Христийг хүлээж авах үед одоо маш их хэрэгэлзээ айдас бас ингээд нэг тийм нэг сүнсний тулаан ч гэдэг юм уу одоо ингээд тийм нэг байгаад байдгүйсэн л дээ. Тэгээ би шөнө унтаад ингээд босоод ирэхдээ би эзэнтэй уулзсан байхгүй. Яг итгэх үедээ. Тэгээд эзэн надтай Исая 41:10-аар ярьсан гэдэг. Тэгээд тухайн үед бол чи бүү имээ би чиний эзэн мөн гэж тухайн үед тэгж нэг ярьж хахад нөгөө Библийн үгийг мэддэг учраас надад нэг тодорхой тийм үгүүд л орж ирээд байсан л та. Тийм тэгээд би одоо яхаа үнэхээр эзэн бол байдаг. Эзэн бол үнэхээр хамгийн сайн бурхан. Бурхан гэж хэлэхээс илүүтэй тэр илүү тогтмол чиний найз. Тэр чамайг үнэхээр өмгөөлнө, хамгаална, тэр чамд туслана. Тэр бодтойгоор оршдог гэдгийг би бол үнэхээр баттайгаар мэдж байгаа. Итгэж байгаа 100% итгэлтэй байдаг. Тэгээд үнэхээр тэр хүний амьдралыг бүрэн эргүүлж чадна, бүрэн өөрчилж чадна. Итгэх хэрэгтэй гэж л би уушруулах гэж байна. Бүү эргэлз, бүү Бурхан чамтай хамт байгаа гэдэг Исая 41:10-аар хэлсэн. Ерөнхийдөө урмыг өгье да.
Амен, баярлалаа. Би эндээс ишлэлийг яг уншиж өгье. Сая номын 41:10. Би чамтай хамт чи бүү ээ. Би чиний бурхан чи бүү юм ээ. Чамайг би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зүвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэ гэж эзэн хэлж байна. Амен. Тэгээд магадгүй нэвтрүүлгийг үзэж байгаа хин нэгэн бас эзэн дотор тэр тэнхрлийг, эдгэрлийг хүч тамираа сэлбэх яг тэр нэг цаг нь болцсон байгаа бол гарцаагүй та бидний амьдрал хийгдэж байгаа энэ гайхамшигтай гэрчлэл үйл явдал энэ илгээл дээр дамжуулаад илгээлтийн тухай энэ үйлчлэлийн амьдралаар дамжуулаад гарцаагүй илгээгдэж чад тэгэд би бас нэг зүйлийг асуумаар л байна. Тэгээд ер нь бол ингээд хүмүүсийн хувьд л нэг юм ойлголт өгдөг штеп. Гадаадад амьдардаг хүн боломжийн санхүүгийн хувьд одоо баригчлөөнд хүрсэн ч гэдэг юм уу. Эсвэл одоо нөгөө Есүсийн цуглаанд явдаг хүмүүс бол одоо бусдад өгдөг учраас тийм хангалуун тийм цаанаасаа бурхнан ч гэдэг юм уу. Эсвэл сөмн ингээд хангачдаг учраас ажил хийдгүү юм ч гэдэг юм уу. Яг үнийг хэлэхэд та ингээд нэг бодлын ингээд яг тогтсон Швейцараасаа ингээд дахиад нутаг сэлгээд явна гэдэг чинь бас хэцүү шттэ. Тогтсон амьдрал бүх юмаа ингээл дахиад шинээр ингээл рестарт хийн гэдэг бол зүгээр нэг юм комфорт зоноос хинч гарах дуртай биш. Би л ер нь айгүй хэцүү надад бол санагддаг. Ер нь бол ингээд илгээлтээр би бол явж үтсэнгүү л дээ. Тэгээд та өдөр тутмынхаас амьдралыг ингээд биднэрт ингээд за нэг тэгдэг ч юм уу нэг 7 хоногийнхаа амьдралыг бас ингээд товчхон ярьж болох уу? Магадгүй эсвэл ажил хийдэг үү? Эсвэл яг нөгөө хүмүүсийн нийтлэг ойлголтоор хийхгүй байгаад байна уу? Ажил болоход бас аяг хэцүү. Корона гэдэг өөрөө нөгөө энэ спамс чи өөрөө маш их нөгөө хямралыг амссан маш их өвдөлттэй нөгөө одоо тэр нөгөө өвчлөлөөр бол маш дээгүүр хэсэж байна. Тэгээд одоо яагаад заавчгүй спа явах гэдэг чи одоо тэр их одоо цар тахал гарцсан одоо юу руу явах гэдэг юм бол манай гэр бүлийнхэн бол ерөөсөө ойлгохгүй байсан л дээ. Тэгээд яг би 12 сар өнгөрсөн он гэдэг чинь 2019 оны өвөл бид хамтдаа нөгөө сүүлийнхаа илгээлтээ хийгээд тэгээд би яг 12 сартаа би тунхаглаж ирсэн байхгүй. Би эх оны 17 сард би энэ газар орж ирэх болно гэдэг. Ягаад ч мэдэхгүй 7 сар л гэж орж ирсэн. Тэгээд эзэн л тэгж өдөрцөн байх л та. Тэгээд 12 сартаа бид нар чинь өнгөрөөгөө тэгээд 1 сар болоод тэгээд 2 сараас нь тахал гарч ирлээ гэж ингээд амар том. Би байтугай дэлхийн ертөнд ингээд шокнд орсон шүү дээ. Тэгээд нөгөө нэг 7 сард явнаа гэж байсан нөгөө нэг итгэл маань бүр гайхаад байгаагүй л дээ зүгээр гайхсан нөгөө хинч гайхах шүү дээ. Тийм тахлыг бид нар амьдралдаа хийж үзэж байгаа. Тэгээд дээрэс нь ганцхан тэр ус биш. Дэлхийдээ яриад чичээсэн үед чинь би ер нь тэгээд юм сорилт орж ирэх үед л хүний итгэл ингэж яг шалгарч харагддаг юм. Айдас бол ерөөсөй байгаагүй. 7 сард явна гэсэн итгэл маань маш их байсан учраас маш их залбирчсэн. Би 7 сард ирэх болно гэдээ олон хүнд гэрчлээ явцсан юм чинь. За эзэн минь нөгөө нэрээ бодож шүгдэх шиг л одоо ерөөсөй тууштай залбирч эхэлсэн. Тэгээд бүх ажил маань зогссон. Нөгөө нэг сайхан ажлууд минь бүгд зогсоод тэгээд яг би 4 сарын 1-нд байрнаасаа гарах хэрэгтэй байсан. Швейцар улсад. Тэгээд яг ингээд нэг явах илгээгдэх цаг минь ингээд намайг түлхээд байгаа юм шиг надад тийм. Тэгээд эзэн минь энэ одоо юу болоод байна? Энэ дэлхийн ертөнц чинь юу болчихваа? Нөгөө нэг 7 сард илгээгт нь явна гэдээсэн. Одоо нэрээ энэ ажил маань ингээд талаар өнгөрч байгаа юм биш үстэй гэж би өөр гайхчихсан. Тэгээд тэгмээргүй байна. Эзэн та надад гарцыг гаргаж өгөөч. Би заавалчгүй Испанд очимоор байна гэж би хэлсэн байхгүй. Тэгээд залбираад тэгээд бүр гэртээ суугаад тэгээд гэртээ суух үед жинхэнэ Библи гэдэг ч утгаар уншчихлаа. Тэгээд тухайд бас сайн илэрхийлэх намаас бас цуглааныхаа онцлогуудыг бас айгүй сайн мэдэж авч ирсэн. Америк цуглааны онцлог бас. Тэр газар нутаг дээр юу болж байгааг эзэн надад айгүй сайн харуулсан. Тэгээд 5 сарын сүүлээр байна уу? Ер нь Швейцар улсад арай гайгүй болоод 6 сарын 1 гэхэд миний ажлууд нэгдээд за тэгэл 6 сарынхаа мөнгийг базаж аваад тэгэл
Эсвэл бүх юмдаа зориулаад илгээлтэнтэй бэлдээ. Тэгээд энэ газар ирэхтэй бол ер нь бол мөнгө сон гэж ер нь байхгүй шүү дээ. Тэгээд жинхэнэ итгэлээр алхах одоо тийм л одоо үе турлсан тийм гайхамшигтайгаар эзэн бол гайхамшигтай хизээж биднийг сорилт өгдөг ч гэлээ гэсэн хизээж бид нар ядраач туйлдуулахгүй тэр үргэлж гарах гарцыг өгдөг учраас итгэл найдар маань үнэхээр эзэн дотор байсан. Тэгээд бүр ерөөсөн тэгээд байрныхаа мөнгөийг өгч чадахгүй. Дандаа 31 ер нь 25 хүргээд ирэхлээр л би байрны мөнгө байхгүй гэл бас өгч. Бас ингээл нэгдэл чичрээл тэгэл эзнээс л нөгөө нэг тэр хангамж ирэхгүй бол өөр надад бол ямар ч боломж байхгүй шин. Би гараад яваа ажил байхгүй, хэл байхгүй. За яг цуглааныхан манд байгаа ч гэлээсэн тэр чинь тэгж нөгөө өргөж сураагүй. Яг уу тэгээд өөрийнхөө хэмжээгээр баг гол юм бол ганцаар мөнгө өгдөг лээсэн л дээ. Тэгтэл ер нь бол байрны мөнгөийг төгөлгөл аяг хэцүү байсан л та. Тэгээд мэдээж гуйдаг ус эзэн гайхамшигтайгаар л хангадаг байсан. Эзэн өнөөдөр хүртэл хангасаар л байгаа. Би яг уу нэг өдөр ажил одоо бол нэг өдөр би ажил хийдэг. Тэр бол зөвхөн миний хоолны мөнгө л үүдэг. Байрны мөнгөийг эзэн өнөөдөр хүртэл надад хангасаар өгсөөр байгаа шүү. Цаг тухайдаа. Вау. Тэг цаг тухайдаа өгөгдчихсэн тий. Үнэхээр халелуя. Тэгээд баян нь илгээгддэм бишээ. Хурдан нь гүүгээ төрүүлдэг ч юм биш. Ухаантай мэрэгдэн амжилтын дээдийг олдог биш. Харин цаг хугацаа боломж эзний хайр ивэлийн мотор дүшиж байгаа бол эзэн энэ дэлхий дээрх хамгийн нөгөө дорой буурайг нь хүртэл мэрэгдийг хичээхийн тулд сонгосон гэл үгэн дээрээ байдаг. Тэгээд үнэхээр сайхан тэгээд сайхан гал цогтой халуун дулаан хайр илбэр шингэсэн сайхан яриа болж өндөрлөх тийшээгээ хандж जैन. Тэгээд цаг хугацаа яасан ч хурдын бидний ярилцах хугацаа ер нь бол өндөрлөх тийшээгээ хандж जैन. Тэгээд та бас нэвтрүүлгийг өндөрлөж жаргаж Спанаас ер нь Спан чинь за 19 дугаар 20 дугаар зууны ихэнх байхтар бас Спани бүр ханиад гэдэг цар тахал болсон. За тэгээд энэ удаагийн бас ковид ч гэсэн Спанчуудад бол бас нэлээд хүнд байсан ч гэсэн тэр газрыг хүндийн хүнд гэлгүүгээр голлгүүгээр та бүр тэнд байгаа цөөхөн хэдэн монголчуудын төлөө ч гэсэн илгээгдсэн байгаа учраас яг Испани Сан Себастьян хотоос та монгол чуулганыг, монгол ахан дүүсийг үйлчлэлд өрөөж бас эзний үгээр та залбирч ерөөлийн залбирлаар өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөвөл ямар оо гэж. За амен. Баярлалаа Есүс. Тэгээд үнэхээр энэ үнэтэй бүгд хүндтэй цагийг эзэн та надад зөвшөөрч өгсөний төлөө баярлалаа. Тэгээд үнэхээр бас энэ нэвтрүүлгийг үнэхээр бас ариун сүнстэй хамт хийж үнэхээр хөтлөж байгаа. Энэ камерын цаана ажиллаж байгаа бүхий л ажилчид ахан дүүсээ эзэн Христээр өнөртөр би өрөөж байна. Баярлалаа Есүс. Тэгээд үнэхээр эзэн та байдаг гэж би хэлэх дуртай. Эзэн та миний хажууд байдаг. Алс холоос сууж үнэхээр бас ариун мотраа өгдөгч гэлээ гэсэн эзэн үргэлж үр хөвгтүүдийн хажууд байждаг. Эзэн бол үнэхээр хамгийн сайн бурхан гэж би бас итгэдэг. Тэгээд эзэн танд баярлалаа эзэн минь. Тэгээд үнэхээр тархан суугаа монголчуудыг минь үнэхээр тэр газраас энэ газар хүртэл та илгээж явуулж үнэхээр тэдний бас энэ амьдрал сургаж байгаа энэ монголчуудыг минь эзэн та үнэхээр өрөөж өгөөч гэж би гуйж байна. Эзэн Христийн нэрээр тэд нар өнөөдөр таныг таньж мэдэхгүй байгаа ч гэлээс эзэн таны сайн сайхнаас үнэхээр суралцаасаа мэдээсээ таниасаа эзэн таныг үнэхээр эрен хайгаасаа гэж би хүсэж байна. Тэг үнэхээр илгээлтэнд явж байгаа. Үнэхээр бас Христ дотор үйлчлэл хийж байгаа бүхий л монгол чуулган болон энд хэлийн чамдад бас үүсгэн байгуулагдсан байгаа. Үнэхээр бүхий л ахлагч пастор сүм чуулган эзэн Христээр үнэрээр бас өрөөж тэдэн дотор ч гэсэн таны хангалт, таны хайр халамж, өрөөл, ирээл дүүрэн байхын төлөө бас зуршлан залбирч байна. Эзэн Есүс Христээр үнэрээр. Амен. Амен. Халелуя. Халелуя. Баярлалаа Аринагч. Маш их баярлалаа. Тэгээд бид бас халуун дотноор нүр нүрээрээ хараад бүр ингээд алгаа дэлгээд сайхан уулзаж тэрвэрлдэж халуун далайн яриа дахин өрнүүлэх энэ өдрөөс хойш юу болов? Яаж чуулган тэлэгдээ өсөв, үржив, үнэр олоолаа болов гэдэг сайхан яриа өрнүүлэлт тийм уулзалдах өдөр хоногуд байгаа эзэн зэгсэн байхаа. Тэгээд хамтдаа ирэх өдрүүдэд учран золгохын ерөөл тавиад
Энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Эзэн таныг ивэг, сонсогчдыг маань ч гэсэн эзэн бурхан ивэг болтугай. Амен. Баярлалаа.